За сайн бацгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлээр холбох гишгийн дүрмийг мэдцгээе. Өнөөдрийн хичээлийн зорилго маань үйл язгуур үндсийн төгсгөлд тохиолддог дэвсгэр үсгүүдийг мэдэх. Хоёрдугаарт үйл үндсэнд хэвийн ба байдлын дагавар залхам бичих дүрм холбох гишгийн дүрмийг мэдэх. Холбох гишгийн дүрм 1. Н, Б, Д, Р, С, Л дэвсгэр үсгээр төгссөн үйл язгуур үндсэнд яаган молор буюу Я, Г, Н, М, Л Р гээгүүлэгчээр эхэлсэн залвар болон эсхий, ишгүй дагаврыг залгахдаа ихшигж эргэлж бичнэ. Эдгээрийг хувилгагч үсэг гинэ. Загварчилбал үйл язгуур үндэс буюу навдар салаар төгссөн үгсийн яаган молор буюу Я, Г, Н, М, Л, Р эсхий, ишгүй эдгээрээр эхэлсэн залгуурыг залгахдаа гэдэс жииргэлж бичих нэ. Дүрм 2. Навдар сал дэвсгэр үсгээр төгссөн үйл язгуур үндсэнд Ж, Ч, Б, С, Д, Х, Т эдгээр гэвүүлэгчийг цээжлэхдээ жиж бусад хот гэв. Навдар сал гэж дуудаж байгаагаагаа ижилхэн цээжилж болно. Гээгүүлэгчээр эхэлсэн залгуур болон үйлдүүлэх хэвийн Га, Г дагаврыг шууд залгаж бичнэ. Тэгвэл эдгээрийг эс хувилгагч үсэг гинэ. Тухайлбал үйл язгуур үндэс буюу навдар сал дэвсгэр үсгээр төгссөн үгэнд жиж бусад хот буюу Га, Г гэсэн дагвар залгуурыг залгахад шууд залгаж бичих нэ. Өөрөөр хэлбэл гэдэс жииргэлэхгүй нэ. За дасгал ажиллаж үзье. Сурах бичгийн хуудас 38, дасгал 7-г бүгдээрээ харцгаая. Үйл үндсэнд нөхцөлийг залгаж бичээрэй. Р, М үгэнд залгах хэлбэрийг нь санаарай гэж. За бидэнд өгөгдсөн үг маань тат буюу ихшгээр төгссөн үйл үг байна. Дад буюу навдар салын Д гэсэн гэвлэгчээр төгссөн байна. За эсээр төгссөн үг байна. За эдгээрт залгахдаа эхнийх нь ба, на, ла, гад, гэд, сан, син, даг, дэг, хуу, хүү, бал, эн, мар. Эдгээр залгуурыг залгахдаа үдсэн хоёр дүрмээ саны. Ихшгээр төгссөн үгэнд бол шууд залгаж бичнэ. За хатуу дэвсгэрээр буюу төгссөн үгэнд алийг залгах вэ гэдгийг сайн бодноо. Навдар салаар төгссөн байвал гэдгээ сайн бодно. За яаган молор буюу жиж бусад хотоор эхэлсэн залгар байна уу гэдгээ бас сайн бодноо. За эхний ба татав шууд залгах нэ. Татна. За ихшгээр төгссөн үйл үгнүүдэд бол шууд залгах нь. Гэхдээ энэ маань эр үг учраас М үгэнд залгагддаг хэлбэрийг залгахгүй нэ. За дад гэсэн үгэнд бодож байгаад
яаган молоор эхэлсэн бол гэзчээргэлэн жиж бусад хотоор эхэлсэн залгууруудыг шууд залгаж бичих нэгдгийг их сайн анхаараарай. За дасгал 8. Дасгал 8-ыг ажиллахын өмнө гэрэл асцсан байгааг харъя. Дуудлага ижил мөртлөө бичлэг ондоо үсв. Өөр үгээр өвөр. За үгээр гэж бичсэн тохиолдол нь өөр ондоо юмыг хэлж байна. Өвөр гэж бичсэн тохиолдол нь өөрөө сурах, би өөрөө гэсэн тохиолдолд өвөр гэж бичихнэ. За үнийг бас давхар санаад аваарай хүүхдтэй. За дасгал 8. Галгаар өгцөн үгсийг үндсний бичигт хөрвүүлэх нэ. Хөрвүүлэхдээ саяын үдсэн дүрмээ их санаж бичих нь үе их сайн бодож хөрвүүлэх нэ хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Гэрийн даалгаварт баттгал буюу дасгал 8-ийнхаа боломж гэсэн эхийг дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичээд бичгтээ дармал, бичмэл хоёр хэлбэрээ их сайн бодож бичээрэй. Бичиж байх явцдаа өнөөдрийн үтсэн дүрмтэй үгсүүд буюу тодруулж улаан болгосон үгсийг түүж бичээд дүрмийг тайлбарлаарай. Өнөөдрийн хичээлийг анхаарал үзсэн та бүхэндээ баярлалаа.